Хай блог. Хоёр. Ийш. Хөтлөгч. За. Аялын блог part 2-той тавтай морилноо. Хаа нэрсэн байгаа дээр ирсэн байна. Явсаар агаад сая юунасаа марцсан. За өмнөх бичлэг дээр хоосон тэр газраасаа гараад Шорон замаар бараг 100 км бараг явсаар агаад сая Ара тэр гинэ Ар хангаа дээр орж ирсэн байна. Одоо Ар хангаагаас хоргийн тоогоо руу явах төлөвлөгөөтэй ерөөхдөө байна. Нэг бол хөвсгөл рүүгээ ойртож магадгүй. За одоо Ар хангаагийн хойдлын миний дэлгүүрээс хүнсний мар цуглуулах гээд ирсэн байна. Орой цэвэн идэв гинэ. Орой цэвэн идэн. Орой би цэвэн хийн. Тэгээд чи хийх юм ээж хийхгүй. Би шүү дээ. Аялал гоё байна. Тэгээд жоохон шампирчин, шам бүсэрхгээд байна. Тэгээд нэг тиймэрхүү байна да. Би нэг хадам ээжээс хүү үргэж авсан. Манай хүү хөвчин гэдэг байгаа. За орж хүмсээ авъя. Тэшүүл гомтой шүлх сайхан Монгол давс илээ. Өөр давснаас өөр юм байхгүй юм тий. Тэ хатаасан сэнгийц. Одоо сайхан гомонгаа аяал. Яг хөдлөе да. Хиска. Манай хамгийн баг охин явж байна. Тэгээ энд өглөө чансан өндөг бай. Гоё шүү дээ гата бүр. Өстой гоё юм. Яг энэ бензин колонки хажууд манайх. Халуун бай. Хүүх ямар халуун юм. Ууч газар. Юу шүү. Наач. Би дээр нь мэт бүгд гэж шүү дээ. Хөнгөчи. За энэ аршин дээр дэлгүүр оръё да. Гоё амттай юм амаараа. Юу авах вэ? Вау. Яндаг. Сүүн зарим. Хөлдөж. Өдөр тавьсан харуулах юм хайраа. Яа, көсрийн зэрэг. Тэр мөтэй юм харуулах юм биш. Би царайтай биш шүү дээ юу яриад байгаа юм. Реклами зэвших guys. Яг ингээд Нүүрэндээ тасаа. Тасаа тасан шиг гэчихгүй. Тэгээ араас нь хөөсөр угаана гэсэн үг. Өсөлтөө
Өглөөний мэн. Өгдөөсөө Сүдээ цайтай цөө. Сүдээ цайтай цөө. Яам талаа идэж байна. Гоё нэ цөө. Хай влог. Welcome to Хойдгоор хэсэг. Бид 2 сая хөвсгөлийн Аршаан гээд сум дээр өчтөр орой ирж хончоод тэгээ одоо болохоор шууд юу жанхаар Дурлцсан. явж байна. Тийм ээ. Өчтөр өдөржингөө ерөнхийдөө шорон замаар явсан баг 700 800 км явсан баха та ар хангаагаас гараад наашаагаа шууд шорон замаар явсаар байгаад орой 9:30 үед хөвчингийн ажил эхлэхээс өмнө амжиж сүлжээтэй газар орж ирсэн. Тэгээд азтэн. Тэгээд 40,000-аар шавгарт билээ. Ороод. Шавгарт орсон. Тэгээд дотор хөрөгчтэй. Гоё эсэлтэй. Гантай тогттой. Гоё байсан. Цэвэрхэн байсан. Тэгээ одоо цаг тэлж байна гэхээр 10 болж байна. Тэгээ одоо ийшээгээ ерөнхийдөө нэг 40 км шороогоор яваад тэгээ засмал руу 50 км шороогоор яваад тэгээ засмал зам руу нийлт юм байна. Тэгээ засмал руу орсон байхад яг гоё боллоо та. Тэгээд гоё боллоо та. Манай азаач өчтөрөөс хойш засмал хаан байна гэдэг. Сүмийн жижигхэн засмал гэдэг шүү дээ тэнд очиж байгаа. Сүм үү? Ямар сүм? Сум уу? Сум. Сүмийн засмал очиж байгаа. За. Хэвээ. Засмал таарчлаа гэдэг. Өдөржингөө гэхдээ ингэ шороогоор ингэж явахаар ч амар хэцүү мөлий. Тэгээ зам яг тэр хаанхын зам билээ байгаа нэг амар чулуутайсэн чинь. Хануугийн. Тий хануугийн зам уулын яг тэр авир бол амар шороотой юм билээ. Та яж ер нь тэрнгүүр бити яваад чулуутай. Чулуун үзүүртэй. Тийм чулуун амар үзүүртэй, хурцгаарт үзүүртэй. Дугуй хагаалт. Болж өгөл ер нь тэрнгүүр ер нь явахааргүй юм бэ лээ. Тэгээ бид нар өчтөр ар хангаан цэцэрлэгээс уулын өөр замаар явсан бол амар тойрч очихоор байсан баггүй юу? Тийм болохоор замаа товчлоод тэгээ шороогоор өдөржингөө явцсан. Тэгээ мэдэх нэг нь мэдэх охоо тэр замыг ер нь бол баг хүн болгон л мэдж байгаа хта. Тийм ээ. Тэгээ одоо бүгдээрээ хөвсгөлийн мөрөн дээр очиод тэгээ бичлэгийг үргэлжлүүлье. Тэгээд юу гэдэг лээ? Гайхамшигт үргэлжлэсээр. Биш юу гэдэг лээ? Like subscribe. Дахиад мартуа нэ да. За. Бошто. Бэрдэ. Хай. Бид нэр шорон замаараа явсаар агаад мөрөнд ороод ирлээ. Тэгээ одоо мөрөнгийнхөө төвөөс орой хийх шарлагны мах заах тэгээ хүнс ногоогоо цуглуулад тэгээ жанхаа руу явцгаая. Энэ бензокологийн ажуудлын нойл дотор хөвчөн баач. За тэгээд дээрээ байж байгаа дэлгүүр ордоо уулзъя. Хайр сая юу исэн чи? Нууц. Нууц ажиллагаа хийсэн үү? Шаартай. Нүүр угаагүй юм хараа. Оо. За. Ямар жорлоо олдохгүй хэцүү нөө. Зэт. Одоо юу хэлээ? Орой махавн. Орой хин шорлог хийлээ. Би. Ямар шорлог хийх юм? Өрмөг. Өр Монгол шорлог гинэ. За гоё хийж өгөрөө шүү заа юу. Тэгин заа. Ээж заа. Ямар захаа? Далай ээж заа. Ээж юм уу? Зээж юм. Ээж. Зөв хэлсэн чинь. Юу нэ? Зөв хэлсэн. Зөв хэлсэн чинь шорт болцсон. Юу нэ? Юу нэ? Зөв хэлсэн чинь шорт. Олгаатрин Эсэ олгоо нэ. Хос. Ачаар хөвчөнтэй нойлын цаас байна. Харин энэ чамтай нойлын цаас ээ.
За, юу болсон юм? Үгүй гамцсан ч юм. Үгүй гамцсан. Хамт бичлэгэн дээр орё гэсэн чинь. Орсон шүү дээ. Тихайн дугуурал шүү дээ. За тэр ч яхаа бид нэр яан дээр жанхаа дээр яг энэ дэлгүүрийн хажуудлын хайдлын гэрт дотор ороод ирлээ. Тэгээд нэг юм шавгаар байшин 150 гэж юм доторх нь айгуу цэвэрхэн юм. Тэгээд энэ бүр амар гоё энэ боловсон нөлтөө. Жоо хоёрт ийш яваа. Хум тавар. Хом шээ юу хий? Амралтын Хум газар. тоор. Юу амралтын газар тавьчихсан. Хотел тоор. Тэгээд тэнцэнэ югтэй. Боловсон нөлтөө минь хамгийн гоё энэ дотроо карант маранттай болохоор нүур гармаараа угаачих юм байна. Тэгээ хажууд талдаа бас гадаа нөлтөө. Тэгээд тэр шавгуур нь болохоор 3 ортой. Цөрүүний одоо энэ дээр ингээд би та нарт харуулчих. Тэгээд хоногийн 150 гэж байна. Тэгээд урталтай дэлгүүртэй тэгээд далаатайгаа ярих юм байна. Давуу тал. Дэлгүүр нь энэ. Улаа. Одоо машина зөөж авчраа тэгээд юмнууд оруулах. Даа тий. Нэг гоё юм бас энэ байшингийнхаа хойд талд ингээд мод түлээд суух юм газартай юм байлээ. Тэр нэг гоё. Миний хоолой өвдсөн байх юм. Яхаа өвдчихгүй юм чи. Мэдгүй. Шимуулт биш. Одоо дулаан хацсан өсгөл таарах юм байна да. За тэгээд одоо удахгүй нэрээ хөвчөж шорлогныхаа махыг бэлтэж эхэлнэ. Тэгээд ихтэй уулзах хайнаа юм байна. Тэврээд авчиад өгч. Зя миний шорлог ажиллагаагаар руугаа орсон уу да? Орсон шүү дээ. Ингээд Чи махаа яаж амтлах юм? Амтлахгүй юм уу? Гэлэхгүй шүү дээ. Тэ яаж амтлах юм? Амтгүй юм уу? Давсгүй юм уу? Доосгүй шүү дээ. Алаа. Шарчих дундаа давс хүмүүс их. Зөө. Гараанд хажуунаас нь Монгол амтлаг шийгдэх үү? Тэгэж та хажууд нь өөр нэг монгол амтлагчтай тусна чиж. Зүгээр ганцхан юм байна зөө. За энэ ингээ манай амралтын газрын 008. Тэгээд энэ ч ийм каранттай. Тэгээд жорлон ийм цэвэрхэн. Тэгээд боловсон нөлттэй юм байлээ. Цэвэрхэн. Аюу хөрх цэвэрхэн. Ингээд энэ болохоор эрэхтэй нэ. Тэгээд энэ бас нэг юм толтой. Ингээд боловсон нөл манд уусаа. Тэгээ гадаа гарахаар нэг юм дөхөө харагдаж байна. Манайх энэ байшингийн цаатлын байшин. Хи. Шорлог ажиллагаа руугаа орсон байна. Тэгсээ чинь шорлогоо хийнгээд тэгсээ чинь бид нэр хотоос гарч ирэхдээ гамбанзаа тэгээ дахиад нэг газар бэлээд байгаа гэж марцсан. Тэгээ гамбан заахгүй болохоор энэ ардаа аяныхаа комны юм бэрл хэрчиж махаа боловч юм дөө. Таад маань аялаар гарахтаа гамбан зэндрэ мартав да. Мартав та. Хэцүү мэш үү? Мартчаарэ гинэ. Мартчаарэ гэж юм. Тэгээд энэ болохоор үхрийн махтай шорлог, коньны махтай шорлог байгаа. Тэгээ үхрийн махтай шорлогынхаа талын манай ах Монгол аргаар амтлан гэсэн хөвчин болохоор хятад аргаар үлдсэнгийн шарна. Тэгээ өнөөдрийн хоол олж шорлог байлаа. Маргааш өглөө манай ээж сайхан цувын хийн гэсэн. Сэгсэрэн гэсэн. Өдөөсөдөө зэтэй зэв. Өнөөдөр өглөөсөө зэтэй цувын хийсэн. Тэгсэн шүү дээ. Ингээ байж юм дөө. Тэгээ одоо нэрээ энэ шорлыг гоё амттайх юм бол хөвчин энэ шорлог гэж зарна гэсэн. Нэг шорын хэдэ зарна гэлээ. 15,000. Ийм жижиг шорыг уу? Өө чи амар их мөртэй шүү дээ. Бид нар чи хэдээр авлаа. 15,000 төгрөг авах юм байхгүй. Нэгийг 5,000 заруулсан авах. За сэтгэлээ дөө. Тэгээ шорлыг зарахаар олж чинь. За тийм одоо тэгээ гоё шорлоо хийж явахдаа бөөндөө уулзъя зэ. Баяртай. Ацсан уу? Үгүй энэ нүд асахгүй. Юу вэ? Гэрээс мод авчирч хийе. Анаатай хийх юм. Шорлог ажиллагаа юу? Хайруудаа. Чирээ байна.
Манай түрүүний шорлогны махнууд байна. Энэ хоёр ууж байгаа пиамнууд байна. Миний идж байгаа снэкүүд байна. Тэгээ хям байна. Тэр талхыг молкотой хөвчөж шарна гэсэн. Гадаа бүр янз юм байна дөө. Тэр дэвчээч. Гүйл амар юм шүү. Фэлцэн шорлого овч. Оо тийш. Бидний яг нэг хийчих юм бол амар нахаш. Фэлч чинь хараа. Хэлж. Нэг хийгээд уутаар хийлээ. Тэгэхээр амар нахаш. Дугуй нүс хизээч битгий хэрэглээрээ. Ямар нүсээ? Дугуй нүс. Тэр ээ. За одоогийн байдлаар ингэ шорлог маань болж л байна юм уу? Стой юм та. Чи зэрэг гардахгүй. Гоё яна гоё. Сайхан одоо шорлого одоо цагтэлж байна. Чао. Яг байна. 10 цаг 20 минут. 10 цаг 20 10 цаг 20 минутын шорлого маань гүйцэд болоогүй байна. Одоо сайхан идчихэд амраа да тий. Болцоо миний шодог болцоо. Аагийн том шодог одоогүй. Ингээд болсон болов уу? Зүгээр яа. Тэгээ ийм бичлэгээ маргааш үргэлжлүүлъя да тийм ээ. Яаж иддэг гинэ? Зэт.